Хотолон цагаан гүн жонгод 2 дугаар хэсэг. Аянгат аавынхаа өглөөс хойш цэрэг удирдан аян дайнд оролцсон гэж бичсэн байна. Та дахиад байлдаж явсан уу? Хотолон гүнж. Тийм. Би аавын үйл хэргийг үргэлжлүүлэн Хувлай хааныг их нутагтаа ирж эндээ улсаа төхнүүл гэж түүнийг өдөөн хатгаж дайнаа үргэлжлүүлсэн. Үргэлж Хувлайн эсэргүү хотолоон байсан. Намайг Сүүдэр хотолоон гэж нэрийдсэн. Аянгат энд гүнжийн улс төрийн хэрэгт оролцож байсныг илт буруушааж байсан Персийн нэгэн түүхч эрх баригчид түүнийг доромжлон давшилж байсныг дэмжсэн байдаг. Нэг нь хотолоонд зэвүүцэн урлагтаа чи хайч зүү хоёроо мэдгэж тохуурхан хашгирч нэг нь чи хаан эсвэл цэргийн жанжин болох ямар гавьяа байгуулсан юм бэ гэж ам асууж байсан гин. Энэ үйл явдал хизээ болсон юм? Хотолоон гүнж. За наад хоёрыг чинь 2 хүмүүн хоёулаа хэлж байсан. Хувлай хааны жанжид. Тэгэхэр намайг чи хайч зүгээ мэд юм өрлөг болж төр улсын мэдэлд орох гэж доромжилж байсан нь үнэн. Тэгтэл за би бас хайч зүгээ мэдчихье. Чи харин хайч зүү хараад хан улсыг яаж төхнүүлэхийг мэднэ үү? Тийм барагтай ир юм бол барилдаадах гэхэд барилдахаасаа жиргэн зүгтэн шүү. Үг их юм бол өөрийн нэрийг харууладах. Эмээс дор нохоо минь гэдэл элдэж хөөн үсттэй. Аянгат чи хаан эсвэл цэргийн жанжин болох ямар гавьяа байгуулсан юм бэ гин. Хотолоон гүнж. Би их нутгаа хамаарч эзэн хааныг чинь их нутагтаа ирж эцгийн голомтой мандахыг урайлан дуудаж байна. Энэ хаан болоод жанжны үйл босов. Хэрвээ та нар намайг хаанаар өргөмжилбэл чиний тэр хувлагаас ч илүү биеэ би мэдээд улсаа төхнүүлж гэж чадна гэж хэлж байсан. Тэгэхээр энд бидний хэрүүлийг дутуу бичжээ. Аянгат тийм байна. Тэгээд хотолоон чухам ямар хариу хэлсэн нь тэмдэглэгдээгүй үлджээ гэсэн байна. Хотолоон гүнж. Мэдээж эм хүмүүний амнаас ийм бардам үг сонссон тул лал хүмүүн учраас имийг гутаанд оромжлох санаатайгаар бичээгүй орхисон биз. Би үргэлж Хувлайн жанжтад Хувлайгаас чинь би илүү дээр намайг хатанд өргөмжлөгдөх. Үгүй бол их нутагтаа ирээд уучраа олоодох. Алуу ядахнаа тэр чинь орц цагаан өргөнөөсөө гарч ирээд охин надтай барилдаж чадхааргүй ирүү гэж явуулдаг байсан. Ботохон удгун. Тэгээд яагаад ирдэггүй байсан юм? Байнга хэрүүл болоолаа шүү дээ. Хотолоон гүнж. Бас л алтан ургийн учраас хомхойлон дайрч суудлаас нь болох биш. Зөвхөн ир гэдэг үгийг хэлхийн тулд дайн зарлаж байгаа юм шүү дээ. Тийм учраас бид нар яс алдаж Хувлайн нутаг руу орж тэнд ил тод самуун дайныг үсгээгүй. Гагцхүү бид нар их цэргийн хүчээр ирж Хувлайчийн нутагтаа ирээч гэдэг үгийг хэлүүлж байсан. Хэрвээ ирж ар нутаг, ар долон эцгийн голомтоо манаж ихийн үлсийг үргэлжлүүлсэн бол ийм дайн самуу байнга хийж түүнээс ам асуугаад байх учиргүй байсан. Аянгат тэгээд таны амьдралын талаар ерөнхийдөө юу ч мэдхээ байсан гэж байна. Таныг нэг бол дайнд үргэцэн, нэг бол хорлогдсон гэж 2 төрлийн баримт байдаг гинэ. Аваасаа хойш таны хийсэн үйл юу вэ? Хотолоон гүнж. Ар Монгол улсаа хамааран захирч хаяадаа орж ирэх малын дээрэмчин булаа явдалтнаас нутгаа өмөрч байсан. Мөн жилд нэг удаа очиж Хувлайчи ирээч гэх үүрэгт дайны үлээ хийн. Иймэрхүү жамаар аж төрнө. Гэвч нэг удаа яг энэ жам ёсоор намрын Хувлайчи ирээч гэх чи амьдуу гэх сургаа тавихаар очоод тэр дайн дээр бид нахад цэргүүдтэй таралцсан. Энэ удаа Хувлай бидэн рүү Монгол цэргүүдийг биш нахад цэргүүдийг явуулсан байсан. Иймээс бид нар цусаа гартал байлдаж, тосоо гартал үзэлцэж, толгой төрүүгээ завчилдаж байх зур бид тэд хоёр тэнцүү өгөж энэ үйл өндөрлсөн. Аянгат хинэн ч ялаагүй юм уу? Бүгд бие биенээ алаад дуусчихсан юм уу? Нахад цэргүүд их олуулаа байсан уу? Хотолоон гүнж.
Надаас уйдсан уу? Эсвэл алах санаатай байсан уу? Хувлаа ах яг ямар учиртайг сайн мэдэнгүй. Аянгат. Тэр үе хүртэл Монгол эмэгтэйчүүдийг бүр хатан болохоос ч айдаг байсан. Эмэгтэйчүүдийн нэр хүнд унчсан байсан гэсэн. Та энд ямар үйл хийсэн бэ? Хонграад отхийн огтыг хүмүүнжүүлэх үү? Хатан ухаанд сурах уу? Хотолон унж. Би бүр ээжийнхээ дүү, Набигээд гүнжийг хувлаа хахад явуулсан юм. Чимбай хатан руу. Түр улсад сайн Монгол хатан хэрэгтэй. Хонграад аймагт үргэлж хатан заяа байна. Иймээс энэ улбааг тасламгүй байна гэж Чимбай хатан захиа бичиж, хувлаа ах хойд гэрийн учгаа хилэлцэхгүй байсан ч ядахнаа түр хэргийн учгийг түшилцэж бай гэж Наби хатанг би явуулсан. Ингээд Чимбай хатан, Наби хатанг ихэд тоож үн олон жилийг дагахаа мэдэж ямагтайч хувлаа бид ар Монголд хором хотондоо очиж түр улсыг захирахгүй. Учир нь бид энд төв болгож улс орныг илүүтэй оройс төвлөн засахыг хичээж байна. Тиймээс охин дүү чи аятай байж олон хаттын нэрийг сэрээхийг бод. Угсаа гаруулаас хатан заяатан гарахад хэцүү болж дөрвөн хатны улбаатай яахны сууруудыг тараах гэж бид хэдэн жил энд байх ёстой байна. Та нар ахуйгаа төвшөтгөж араад ихшлээд малчин ахуйгаараа амьдарч бай. Яахны мөр ор үгүй болтол хийсэх салхинд бид даатгаж үлдээхээс өөр аргагүй байна гэсэн бичээс илгээсэн юм. Иймээс бид ч хувлаа ах руу хэд их давшлан орж дайн хийхгүйч ямагтайч арчин чамайг хүмүүн ард чин дагах уу гэсэн шийдэлд байж байгааг сануулгах журамтай намар болгоны нэгэн дайныг хийдэг байсан юм. Энэ нь зүгээр улбаа болсон нэг сүр үзүүлж цэрэгтэйгээ очиж та өгдөгтэй адилхан юм. Тэгээд чадвал тэдний цэргийг доромжилно. Морь болоод зэвсгийг нь булаана. Тэгэмгүйгээр бидний цэргийн баазыг авчихсан. Бидний цэрэглэх, зэвсэглэх бүх бололцоог хаачихсан шүү дээ. Тиймээс хувлаа ахыг л дээрэмдэж цэргээ агсан. Тиймдээч дуртайдаа хувлаа бас цэрэг өгч тэр бидөө амьтдаа дээрэмдүүлэх дуртай байсан биз. Хизэнээс дургүй болсныг нь мэдэмгүй. Магадгүй тэрүүгээр шургаа орж нахяц зэрэг ирсэн биз. Түүнээс биднийг бас ил тодоор тэтгэж чадахгүйч далдуур цэрэг зэвсгээр хангаж байсан нь энэ болно. Ер нь бол хувлаа ахаас ил болоод далдаараа цэрэг зэвсэг эд хөрөнгө авахын тулд тэр дайныг хийдэг байсан. Чи боддоо яагаад цэргүүдэд алт мөнгөний авдар гэж байгаа юм ойлгомжгүй үстэй. Тэгтэл май дээрэм дээрээ гэсэн юм шиг алт мөнгөтэй эсвэл торохтой ачаатай цэрэг явуулсан шүү дээ. Гой байгаа үстэй. Эд бараа элбэг арвинтай, тэрэг хучлаг муутай, хинж тоохооргүй мэт далталсан байдаг. Эн чинь бидэнд бас дуртай байсны тэмдэг мөн бидтэй. Хувлаа ах тийм муу байгаагүй. Ямартай ч нохоо гэж дуудуулсан ч биднийг бүр нэг хоосолж ялчихгүй. Ордны огтыг хувцаар дутаачихгүй. Дайны нэрээр ганц хоёр ачаа тэмээх хүсэг, алт мөнгө, торох дуртанг дайн дундуур явуулна. Май дээрэмдээ даваарай гэсэн шиг. Айман би энэ ард олон ахуй төрөө эд юмбүгээр алдахгүй тулд аль болох олон баян хүмүүний үр хүүхдийг бөхөөр унгаж эдийг нь дээрэмдэх хэрэгтэй үсттэй. Бидний үед хил харагдчихсан. Гадаад дотоодын нандин бүхнийг олох бэрхтээ. Тэрийг янхнаас сэрэмжлэхийн тулд хийсэн. Тэгэхгүй самуун янхнууд хэд их үрчсэн. Тиймээс бас огтын бэлэг өгөхөд ханцын дагавраа явуулдаг шиг хувлаа ах тийм аргаар явуулдаг байсан. Аянгат та тэгээд бэлгээ авах гэж хотолон гунж. Бэлгээ авах гэж намар болгон дайнаа хийнэ. Хүмүүнийг нь алахгүй зодоод явуулсан шүү дээ. Тэгээд баярлалаа нохоо минь гэсэн шиг. Тиймэрхүү харилцаатай учир битүүлэг. Яг тэр үеийг ил дайсгансан мэт харагдавч далд дэтгсэн ийм л үе байсан юм. Учир нь бид үлсхийн зовлон амсахгүй. Гэвч бас хэдэн жил тансаг хоргоонд үлгийдүүлчихсэн учраас тэрийгээ үгүйлээд ностой эсгийн өмснө гэхээс дур гутна. Тэрийгээ хийж чаддаг хүмүүн ховордож дандаа торгоорын муралсаар байгаад муу зан сурчээ. Иймээс яг охин дүүгээ бол тэтгээд ордны шивгчэд гацтаа бол торгоор хангаад байдаг.
Ард олныг болохоор тэр бүх эд баялгаас нь хагацаачихсан. Ийм л байдалтай байсан юм. Тийм учраас би бас ордны их жах ээж авдаа торгоолж өгөхийн тулд олон нэрийг давж, эдийг нь дээрэмдэж, аль болох өндөр бооцоон дээр өөрийгөө тавьж, олон их торгыг олох хэрэгтэй эцтэй. Тийхгүй эсгий өмсөж үзээгүй ээжигээ яана. Торго өмсөж өссөн дүүгээ яана. Ангийн ус үнэртэй халуун гэд өмсөхгүй байгаагаас яана вэ? Ястай яана вэ? Яаж эдний торгыг авч өгөх үү? Тэднийг аргалах уу гэд тийм учигтай байсан юм а. Иймээс ч эцэг минь охин надаар далимдуулж олон жирийг дээрэмдсэн юм. Аль болох өндөр бооцоо хэлнэ. Тэгээд намайг чи хүчгүй төрхөн юм шиг шууд шидэхгүйгээр аль болох мэхэнд нь дагас хийж байгаад урмыг нь батрааж байгаад нэг унчих гин шүү дээ. Гэхдээ сүүл рүүгээ эцэг минь уйдсан. Энэ хөгшөрлөө гэд уулан чих баян нөхөртэй болчихвол ар гэрлүүгээ бас эдээ ундаа явуулаад байж болно. Гэвч миний дур байсангүй. Анхнаасаа эрийн дээр гарчихсан учраас надаас дээр эрдээр л мортмар санагдана. Энэ ч гайтай юм шиг аавын минь дор жанжтаас гарч ирж аавын минь хүсэл талаар болсон доо. Хот олны цагаан гүнж гэдгийн утга нь хотол олноор дуйлан шугаа тарьсан. Тийм эрх дарахтай үрлэг хатан байсан учраас хотолон гэдэг нэрийг авчээ. Цагаан гэдэг нь охин биеэрээ 30 шахам жилийг үтсэн учраас онгон дагшин гэдэг шиг цагаан гэж нэрийдсэн юм. Тиймээс мөнхийн цагаан хотолон гүнж гэдэг нэр алдрыг артаас хүртсэн. Хот олны онгон гүнж. Ингэж би тэр цагтаа им согтынхон багтал нь болж, эрс олны дайсан болж, Монгол охтын улбаа янхан сүрийн дор нурж унахгүйг тамгалж, хадад гүнждийн заяаг багч гисэн биеийн бэраараа дэмэнсэн үлдээ. Харин ээжимийн дүү наби гүнж бол төлбөрөх төрд түшиг болж, эвдрэх төрд ивээс болж, энэ биеэ зориулсан сайн хатан байсан юм шүү. Түүнийг чимбайхтантай үйл хослуулж, их нутгаас ирсэн 2 хатан юан гүрнийг төрийн датай төр болгож, төхнүүлэх үйлийг биеэр гүйцэтгсэнийг бүү мартаарай. Аянгат. Тэгэхэр тэнд чинь бас нэг зориг байгаа юм байна шүү дээ. Олон яахан монгол охтоос монголчуудыг яахан эмэгтэйчүүд гэж хардаг болсон байсан юм уу? Хотолон гүнж. Тийм. Аянгат. Та тэрний эсрэг яваад яхандахгүй ч гэсэн онгон биеэрээ удаан байж чадна гэдгийг харуулсан юм байна. Хотолон гүнж. Тийм ээ. Гол зорилго нь бол тэрээ. Олон жил нөхөрт гараагүй учиг. Батахүн өдгөн. Таны энэ үйл хэрэгт алдаа байгаа юу? Хотолон гүнж. Мэдэмгүй юм да. Алдаа оноог түүхийн дэнсээс тодолж гаргахаас хойш. Харин бибээр 17 хавартай да. Онго тэнгэрээ залсан. Ингээд онго тэнгэр минь хүмүүн ардын дунд эм нэрийг дээшлүүлнэ. Мандуулна гэдэг учгийг хэлж. Би эм хүмүүний бие, эр хүмүүнээс дутхааргүй эрдэм чадaltaй, эрэлхэх зоригтой, ухаан чадaltaй, өл сууртай байдгийг бүхэл чадалд батлахыг хичээсэн юм. Гэвч бүхийн чадлаараа л алдаршиж чаджээ. Төрийн улсад ч, төмөр жанжинд ч аль алинд нь бибээр байсан чиг айдэр төдийлөн тодор гарсангүй. Учир нь үе үеийн түүхэндээ л Монгол хатад төмөр элдийг атгаж, төрийн төлөө дайтаж явсан түүх байх учраас тэрүүгээр би анхаарлын төвд олны нэрд гараагүй юм. Гагцхүү эрийн бооцоогоор олны анхаарлыг татаж, охин хүүхэд онгоноороо үнд хурж явахын сайхныг сануулж, энэ биеийн онгон дагшнараа эрийн дээр гарч явахын багтлыг төрүүлж, эм хүмүүн хэлбараар эд хөрөнгө олдог биш, бас эр зориг, эрэмгийн чадлаараа эд мөнгөийг олж болохыг ухуулж, ирээдүгээс төрөх яхны хаалгыг хаасан юм. Тэгэхгүй хэлбэр аргаар хүмүүний дор хэвтэх охтын тоо айл бүрт төрөөд хэцүү байсан. Мөн яхан бүхэн охиноо яхны замаар хүмүүнжүүлээд хэцүү байсан. Төрийн золиосонд яхан болсон нь үр удамгүй байх авч, ардын дундаас яхан болсон нь үр удмаа төрүүлдэг яхнууд болно шүү дээ. Цөөн тооны яхнууд л тамгалуулж үр хүүхдээ хаалгана. Тийм ч учраас ардын дунд янхан дахь үзэгдлийг гаарсан байхад
хориглох арга хэмжээ ердөө энэ л байсан юм. Ийм хүмүүний нэрийг онгон биеийг алдаршуулах энэ учигт эцэг минь намайг барилдуулж сургаж. Харин би эцгийнхээ хүссэн он жилээс арай л удаан барилдчихсан. Ай мөн замын худалдаачид үгүй болоод эд таваар алт мөнгө үгүй болоод ирхийн цагт яахан байсан эмсийн зам мөр засарч эргээд эгэлхэн малчин айлын гэргий, ойн ардын гэргий, олны гэргий болоод явсан. Гэвч яг үүгээрээ амьдран гэсэн нь Юан гүрэн рүү жин дагаад л биднийг орхиод явсан. Засрахгүй нэг нь хот бараадаад, засрах нэг нь нутагтаа үлдээд, энийх нийгмийн бузрыг ингэчл зассан юм. Гэвч ганц анхны өчгийг засахын тулд төрийг нүүлгэн гэдэг арх бүх ахын санаанд нийцэхгүй байсан да. Аянгат арх бүх хааны тухай та ерөнхийд нь ярьтаа ямар хүмүүн байсан бэ? Хотолон үнж. Шудраг зантай, маш нарийн ухаантай, мөн хахыг өөд болсны дараагаар түнд төрийг тэгшитгэх өөрийн гэсэн санаа байсан гэж сэтгэж байна. Гэвч илүү шаргуу авиртай, хөвлөө ах өрсөж авсан болов та. Энэ хоёр талдаа өөрийн замаараас төр улсын самуурсан байдлыг тэгшлэхийг оролцсон биз. Тийм ч учраас сөргөлдөж, тэмцэлдэж, бас эвлэлд нь нэгдэж, бие биенээ хүндэтгэн хамтад оршсон биз. Ариг бүх ах хувлаа ахад очоод нэгэнт чиний үйл хэрэг илүү гүн суужээ. Минийх баг байна. Тиймээс чи олны хаан бол. Хоёр нар яаж тэнгэрт байх вэ гэж хэлсэн байдаг. Ингэж би анх эхэлсэн үлийнхээ дагуу араа тэгшилж, ардаа халгалж аж төрнө. Чи наад самууна, эд баялгаа эндээ төхнүүл гээд хаан балгасаас ирсэн түүх байдаг. Яг учиртаа юу болсныг би биеэр гэрчилж чадахгүй ч ийм хэл чимээтэй ирсэн юм. Иймээс арх алах нутагт ард олон адуу малаа бэлчээдэг. Эцэг өвгдийн олон жиллаа сэргээж, их нүүдлийн хөлд дарагдсан, бэлчээр нутгаас элбэж, ой модоо тарьж, охин хүүхдээ хүмүүнжүүлээд, хүүрсээ баатар болгоод, хүмүүний зэрэгтэй амьдрах, хуучин ясаа сэргээхийг ихний ирмэлцэл болгож, энэ бүх самууныг давж гэтлэх, арга ядаж амьдралаа төхнүүлэх гэж хэцүүдэж, эд баялаганд оорсон энэ биеийн зуршлыг дарж авахын тулд хичээнгүйлэн юу үнэтэд, юу үнгүйд ялгахын тулд эцэг хүүхдээ өрн залж, их нутгаа дахин залж, алдарсан ёс, самуурсан дөрөө тэгшлэх гэж булт тоон дотроо хичээж байсан. Аянгат арх бүх хаан шоронд нас барчихсан юм уу? Хотолон үнж. Арх бүх ах гэртээ ирсэн. Гэртээ ирээд бас нэлээд удаан хувлаатай дахин тэмцэлцсэн. Энэ явдал дотроо хүмүүнд хорлогдож үүдүүлсэн. Хувлаад ирэх мэдлийг бүрэн өгөхийг хүссэн нэг нь арх бүх ахыг хорлсон гэдэг. Үүнийг монголчууд дотроос гаргаагүй гин. Тэр нэгэн худалдаачны жин бидний худалдааны жин ажиллахгүй болоод удаж байхад ирж байсан юм. Хувлаа хааны ордноос ирлээ гэд нэгэн харь хүмүүн ирсэн. Тэгээд удалгүй буцна. Танай нутагт ямар байдгийг үзэх гэж ирсэн гин. Яг тэр үед миний 3 дахь удаагийн нөхөр хайх наадам бооцоотой барилдаан болж байсан юм. Түүнийг үзээд ихэд гайхаж байсан. Тэгээд манайхаар нэлээд хоноглож байгаад явсан. Таны угаас юм ёстой юу гэхээр нь тийм. Угаасаа юм бэртэй гин. Танай охид бас дайнд явна уу гэхээр угаасаа дайнд явна гин. Үний юм чинь хөөх хорвоогийн бөглүүд ийм хүмүүс бас байх нэ гэд хувцсыг чингэж барьж үзнэ. Үсийг чингэж үзнэ. Наачсан юм уу гэхээр нь наачсан гэдэл. Тожиг тойроод л эргэлдээд байдаг хачин хүмүүн ирж байсан. Гүнчин утгун Марко Поло гэдэг үү? Хотолон үнж. Цэнхэр нүдтэй, бурчхар сахалтай, монголоор их сайн ярина. Ингээд хэдэн хоног тугалж, энэ ч юу вэ? Тэр ч юу вэ? Тэр ч яаж байгаа юм? Энэ ч яаж байгаа юм гэж эргэлдэж, учрыг нь олсон уу үгүй юу бүү мэд. Тэгээд хувлаа нутг руу явлаа гин. Тэгтэн тэр нохойг нутагтаа ир гэж хэлгээд явуулж байсан юм. Гүнчин утгун
Марко Поло хувлайн хажууд олон жил байсан. Хот олон гүнж. Тийм. Хэдэн жил хувлай ахын дэргэд байж, Чимбай хатнаас бидний тухай сонсоод, нүдээр үзэж чихээр сонсё гэд ирсэн гин. Аянгат Марко Поло гэж ямархуу хүмүүс байсан бэ? Хот олон гүнж. Цэнхэр нүдтэй, өндөр нуруутай, өндөр хамартай, бурчгар сахалтай нөхөр хувлай ахын ортноос ирж байсан. Бид ч ясчлан хүндэтгээд явуулсан. Хэрвээ бид хувлай ахад өстэй бөгөөд дургүй байсан бол тэр бурчгар нөхрийг алчхал байсан шүү дээ. Алаагүй учир нь бас бид нутагтаа ир гэдэг үгээл хэлүүлэх гэж явуулсны учиг тэр. Бид тэрэндээ бүх арилдаж үтсэн шүү. Тэр бурчгар бас миний нөхөр болохыг оролцсон. Ёстой хевс шиг сэгсрүүлсэндээ. Тэгчгээд намайг худал барилдаагүйг мэдчихээд биширч. Танаа ир эннээс илүү юу гэхээр нь эннээс илүү гэж. Хачин нөхрөө их эдштэй. Хувлай ах яг юу хийгээд байгаа тухай хэлчимээ ирэхгүй тул түүнээс нэлээн их юм олж сонссон. Тиймдээч бидний хөдөлгөөн алгуур болсон. Учрыг мэдэж байсан ч яг муу санаалаад байна уу, сайн санаалаад байна уу мэдэхгүй байсан. Тэгээд Марко Пологоос асуугаад бас тийм ч муу санаалаагүй болохыг гадралсан юм. Ботахон удгон. Улаан ураг гэдэг нь юу гэсэн үг вэ? Хот олон гүнж. Ак ураг. Галын хүүхэд гэсэн утгатай. Галын ураг, улаан ураг. Галын зээ гэдэг шүү дээ. Тийм утгатай үг. Гал голомтод өөрийн өвөрт төрсөн хүүхэд гэсэн утгатай. Ак ураг гэж ил тарвахтайд өвөг аав манай аавын гэрт ирж тоглож байхад би гарсан юм. Ингээд өвөгийнхөө дэргэд төрлөө гэд ак ураг буюу галын ач гэж нэрийдсэн. Аянгат та өвөөгөө хэр сайн мэдэх вэ? Хот олон гүнж. Сайн мэдэмгүй төрхөд л байгаад. Аянгат аав чинь аавынхаа тухай ярьдаг байсан уу? Тэгсэн ингэсэн гээд. Хот олон гүнж. Ярина. Гэвч бага байсан учраас мартнамжээ. Акхуул гэдэг нь улаан буюу галтхуул гэсэн утгатай үг. Өвөө эмээгийнхаа дэргэд төрсөн хүүхдийг галын зээ, галын ач гэдэг шүү дээ. Түүнтэй адилхан. Аянгат та хоёроос хэдэн хүүхэд гарсан бэ? Хот олон гүнж. Бид хоёроос олон хүүхэд гарсан. Хожуу эхэлж түргэн дайрсан. 7 хүү 3 охинтой. 30 наснаас зүтгсэн гэхэд овоо ихийг гаргасан байгаа үсттэй. 30 тайдаа нэгийг гаргаад 10 гаруй жил би юр хүүхэд гаргаж чадсангүй. Тэгж байгаад 40-тээгөөсөө дахин хүмүүн төрүүлээд 1 жилийн зайтай 2 жилийн зайтай төрчихсөн. Магад тэр 30 иргэм настайд ганц хүүхэд гаргаад тэр нь бас амьд байж чадалгүйгээр 5 хавартай давсал торсон. Тамга чадахтай байсны учиг буйцээ. Тиймээс бид нэлээд удаан бөөлж байж, ураг удмынхаа заслыг хийж байж, 40-тээгөөсөө хүүхэд гаргаж яг 10 хүүхэдтэй болсон. Үнэн дээр би 11 хүүхэд төрүүлсэн ч эгийг нь 5 хавартайд нь алдчихсан. Тэр нутагт огширсны тэмдэг. Ер нь тэр цагт айлт хүүхэд төрөхгүй асуудал гарч хаад байсан юм. Хаан байсан ч, ард байсан ч, язгууртан байсан ч. Монгол нутагт хүүхэд төрөхгүй байсан юм. Төрүүлэн дээд байна. Ботахон удгун. Тиймээс нутгийн тахилгаа сайн хийсэн үү? Хот олон гүнж. Тийм. Бид 9 жил дараалан тахилга хийж байж, үр хүүхэд төрж, ардын амьдрал чигдэрсэн. Мөн энэ 9 жил яхнууд ч ормөргүй алга болсон. Аянгат. Нөхөр чинь баг хатан авсан уу? Хот олон гүнж. Үгүй, авбал алуулсан шүү дээ. Ууцыг нь хуглан шүү дээ.